Энэ өдрийн амар амгалан айлтгая. За, олон намын төлөөлбөхийн парламентыг төвч байр суурьтай улс төрийн намын дотоод улс төрөөс ангид бие даасан спикертэй байх тухай үзэл санаа 1992-ийн үндсэн хуулиас хойш яригдсан. Тэгэд 34 жилийн дараа ер нь бол энэ чиглэл рүүгээ явах нь зөв юм байна гэдэг тал дээр парламент суулбахын намууд, парламентын гол шийдвэр гаргаж байгаа намууд энэ байрс руу алхаж байгаад бол би баяртай байна. Үнэхээр бид парламентын ардчилалтай бол парламент дотроо намууд нь бодлогын төвшөнд чөлөөтэй мэтгэлцдэг, байр сууриа ярилцдаг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаг, үзэл санааны зөрөө байгаа, бодлогын зөрөө байгаа бол тэн дээрээ бас үндэслэл гаргаад хатуухан зогсоож чаддаг ийм парламент байх юм бол Монгол улсын шийдвэр гаргалт бол илүү цэвэр, сонирхлын зөрчилгүй, харилцан хяналттай болох юм. Тэгээ Монгол улсын их хурлыг засгийн газрын хуулийн хэлтээс эсвэл аль нэг намын дагвар хурал шиг байлгахаа болио гэдэг энэ зарчим руу бид нэгдэж өнөөдөр түүхэн шийдвэр гаргах гэж байна. Энэ түүхэн шийдэл цаашд Монгол улсын парламент үндсэн хуулийн байгууллагыг илүү улс ортой тулхтай хэрсүү шийдвэр гаргадаг Монгол улсын бүр эрхт байдал. Улс орны бүр эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжээр бол парламентын засал бүхий улс оронд парламент нь байт юм бэл. Хинээс чамааралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институт ямар нэгэн хямралгүй төвийг сахисан намын улс төржилтөөс ангид байдаг тийм спикертэй болж авах юм бол Монгол улсын төр салхитагж хямрдаг биш, салхисэр зогсдог ноён нуруутай уул шиг л болно. Тэгээ энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна. Дараагийн улсын хурлын дарга дээр бид үндсэн хуулиа бас сайн нэгтлээ дахиад үндсэн хуулийн арга барилаар явах ёстой. Ардын номд би нэг зүйлээр талархаж байна. Намын цагаан байрнаасаа парламентын спикерийг тодруулах зохимжгүй гэдэг дээр бол та бүхэн санал нэгдсэн юм байна. Баярлалаа. Одоо улсын хурлын чуулган дээр намын бүлэг биш олох 64, 68 гишүүнийхээ гар үсгтээ улсын хурлын дарга оруулж ирдэг бол бүр сайн. Яг л үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүд дотроосоо гэж үг байгаа. Ямар нэгэн бүлэг биш, ямар нэгэн нам биш. Харин сонгуульд олох цөөнх болсон намын бүлэг дэд дарга дээр хүнээ тавих тухай маш тодорхой заалт байгаа. Энэ хоёр яагаад ингэж ялгамжтай хуульчлагдсан бэ гэхээр парламент бол 126 гишүүний ижил эрэхтэй энэ гишүүдийн хурал учраас энийг аль нэг нам дангаараа юм уу эсвэл намын нэрээр хаяглах биш энэ 126 гишүүн өөрсдийнхөө хурлыг эмнэлгийн зохион байгуулж удирдах хүнээ спикер болгон сонгоно л гэдэг зарчим үндсэн хуулиар бичигдсэн байгаа. Тэгээ Монгол улсын парламентын ардчил бүхий үндсэн хууль дахин сэргэн тогтсон өдөр болж байгаа талархалтай байна. Бүх парламентч бүх улсын хурлын гишүүдтэй энэ бол зөвхөн бидний нэр дээр хаяглагдах түүх ерөөсөө биш. Энэ бол Монгол улсын нэр дээр хаяглагдах түүх шүү гэж хэлье.